Заасан байцгаана уу. За өнөөдөр Hansa брэндийн аяг тавг GM 628 загварын тайлбарыг хийх байна. За GM 628 маань за гормууд нь за эхлээ асуулаа. Эхний угаалга маань хамгийн өндөр градусаар за хариуцаж угаах барим байж байгаа. 3 цаг 50 минутын 70 градусын халуусаар угаах барим байж байгаа. За энэ болохоор 58 минутын угаалга. За энэ болохоор 60 градус Цельсийн халуусаар угаана гэсэн. За энэ болохоор эко угаалга 4 цаг 5 минутын угаалга ус тагны хэрэглэн дээр чинь ус таг бодсондоо хэмнэлттэй угаалгаа гэсэн. За энэ болохоор аяа тавгаач маань өөрийгөө цэвэрлэх горон байж байгаа 2 цаг 50 минутын угаалга. За градусны дээр чинь ус тагны хэрэглэн дээр харж. За энэ болохоор автомат угаалга 2 цаг 30 минутын угаалга болж байна. За энэ маань болохоор төгөө угаалга 30 минутын угаалга. За энэ болохоор дэвтэх горон. За усныхны хэрэглэн дээр харагдж байна. За энэ болохоор шөнийн угаалга 4 цаг 30 минутын угаалга. Дуу чимээ багтаа угаалгаа гэсэн үг. За сэнсний за сэнсийг дээр доороос 2 сэнс зэрэг ажиллах гэсэн гормод байж байна. Энэ дээр гарч байна. За ингээд ганц дээрээс угаах сэнс угаах. За энэ ганц доороос угаах гэж гарч ирж байна. За энэ маань болохоор за угаах дараах цагийн горим гэж байна. За ингээд 7 гэдэг өчлөө гэдэг маань 7 цаг хаалаа 7 цагийн дараагаас угааж эхлэх горим байж байгаа. За энэ болохоор цаг нэмж асах маань болохоор ганц эко угаалга дээр чинь. За энэ дээр цаг нэмж асах. За ингээд цагаа нэмж байна. За ингээд бас асах болно. Тэгэхээр нөгөө дагаад бус тогны маань хэрэглэн нэмэгдэж асахтай байна гэсэн. За энэ болохоор пункт. За уурын болон хатаалагт уурын хатаалагтай гэсэн. За тушаашаа хэрэглэхээс өмнө 3 төрлийн бодис авна. За энэ рүү гялзуулагчийн за дүүртэл. За тавилаатыг гээд угаахт болондоо нэгийг юм гэсэн. За энэ сетийг татаж аваад 3 дахь бодис маань болохоор давс. За зориултын давс байж байгаа. За 1 литр ус игээд 1 л давс юм гэсэн. Тэгээд ингээд за энэ боронк нь байж байна. Энэ боронкороо давс ус хайчихнэ гэсэн. За энэ болохоор бохирын үйлдэл авах юу гэж байна. Хэвлэнээс хамаарат 3-4 хоногт нэг аваад зөвлөчнэ гэсэн. За ингээд аваад энэ доторхоо зөвлөчнэ гэсэн. За энэ шаш маань ингээ 3 тэгэхээр энэ халбуусаар идэх тусдаа халбуусаар готог жижиг сажиг юм идэх тусдаа тавиартай. За бүр том савсуул угаалгах угаана гэх юм бол энэ юугаа татаж гаргаж аваад ганц доод сэнсээр ажиллуулаад угааж болно гэсэн. За дишвэшн холбохдоо хойдлын гасыг холболт хийх тал руугаа эргүүлж өгнө. Нэгээс болж байгаа. За иш холболтын эргүүлээд чангалж өгнө. Тэгэхгүй эсрэг тал руу нь холболтоо хийх бол ингээд дараад усаа нугасан бол алдаа заагаад ажиллахгүй гэсэн. За зөвхөн хүүтэн устай холбоно. За энэ бохирын шаланкийг бохирлоо орохоос өмнө дунд нь 50 см ширээний сойж өгөх ёстой байна. Өөрөө усаа шахаж хөөх помптой гэсэн.